За Монгол улсын ерөнхийлөгч сая орж ирээд үг хэллээ. За миний та нарт 5 жил хэлдэг байсан үгийг хэлж шít. Одоо эцэст би хэллээ, ерөнхийлөгч хэллээ, ойлгох юм уу ойлгохгүй юу? Одоо ойлгохгүйгээ яах вэ? За баярлалаа. За тэгээд орлогоо нотлоо л гэсэн. Оюун эрдэнэ сайдаа. Тэгээ ард түмэн гадаа 20 хоног чигслаа. Хэрв намайг орлогоо нотлоо гэсэн бол би 2 цагийн дотор нотлно л доо. Тэгэхгүй бол би шоронд орно. Тэрийгч би мэдчихээн. Бас жирийн иргэн бас тэгнэ. Тэр хэмжээнд л бид нар байх ёстой шүү дээ. Хууль дээдлж ажиллах ёстой. За би танд хэлжсэн. Та их вакуумч. Эцэст ийм байдал таны ийм байдал үргэж байгаа. Би танд хэлжсэн. Эхлээд бол та ажиллаа. Та 68 судалтай сонгуул явсан. Ард түмний санал бол хаан саналаа. Тэрний дагуу та ажиллах ёстой. Нэгээр илүү мянгаар илүү. 64 судалтай болчлоо л та засаг барих ёстой байсан. Тэр үед бүх юм сайхан байсан. Нүүрсний үн ч өндөр байлаа. Ямар л бол ямар үлгэр ярьж болохоор байлаа. Тэрэнд бүгд итгэдэг байлаа. Тэгэхэд би хэлжид байлаа. Унж олноо. Тэгэхэд хэцүүдээ шүү гэжсэн. Миний үгийг аваагүй. Авчихгүй. Тэгээд одоо 68-тай байсан энэ намтайгаа тэгээд зүтгээд үзэх байсан. Тэгээ болохгүй болонгууд нь хүндрэнгүүт нь арай өөр оролдоод үзэх байсан. Тэгээд алсан хараа тутлаа да. Нэг 10 сар дотор дутж байгаа юм чи одоо тэгэл 20-50 жилийг харна ч гэж байгаа. За нэг ийм байна. За нөгөө талаар бол арчилсан намын сайд нар бол өргөдлөө өгцөө. За бид нэр албатай хөдөлмөр хийлгэж болохгүй. Ийм хуультай. Энэ 8 сайд мань дахиад хамтарч болохгүй. Хамтарсан засагт орж болохгүй. За яг ерөнхийдөө хуулиар бол ерөнхий сайд бол өөрийнхөө засгийн газрын хэнийг яах вэ байгуулах уу гэд тийм эрхийг олгоцсон байна. Дараагийн ерөнхий сайд гарч ирээд ажиллах байхаа. Тэр нь бол одоо чөлөөтэй. За өнөөдөр бол нөхцөл байдал бол гадаа залуучууд маань жагссан байна. 20 хоног жагслаа. За та бол одоо хизээч хариуцлага тооцооргүй тийм засгийн газрыг байгуулсан байсан л да. Нэг юмыг тооцсонгүй. Энэ залуучуудыг эрхчлөөнд дуртай үнэхээр тэр орлогоо нотол гэж хэлж чаддаг ийм залуу үе бий болсон байна. Энэ сүүлийн 30 жилд. Энэ залуучуудаа би бол баярлж байгаа. За тэр тусмаа тэр залуучууд дээр очсон инх төвшин гишүүндээ, за өнөөдөр одоо манай Цэнгүүн гишүүндээ, Лодоо самбоо гишүүндээ, Бямсран гишүүндээ, Баярмаа гишүүндээ бас өөртөө талархал илэрхийлмээр байгаамаа. Энэ дээр л арчил оршиж байгаа байхгүй юу? Засгийн газар боломжит хамгийн дээд потенциалаар ажиллаад за тэгээд 20 жил гацсан төслөө хийсэн өдрөөр огторх болчлоо л доо. Одоо битээ байдлын шүү дээ ер нь. Бөө юм болж орооногийн ард гараад бөө юм болж гашуусгаад ганц модоо хийгээл за тэгээд л одоо огторх асуудал яригдчих зүгээр том агуулгаар. За мэдээж одоо шалтгаанууд зөндөө байна ойлгож байна. За зарим асуудал маань одоо тэгээд баг хамтраад хийх ёстой зүйлүүд чинь баг хийгдсэн шүү дээ гэж байгаа. Үгүй шүү дээ бид нарт дахиад хийх маш их олон асуудал байна. Харамслалаа санагдаж байна. Зарим хүмүүс хэлж байгаа. 27 онд нэр дэвшигт нас ч өрөхгүй шүү дээ. Тэгэл наад ажиллаа өгсөн зөв штэ гэж байгаа. За том их ашиг улс төр талаас зүг баг. Ийм бас дунд нь одоо насны гэв гараад байгааг би ойлгож байгаа. Гэхдээ энэ яах вэ? Тэр миний бодлоор бид хамтдаа асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Бид иргэдийн амьдралыг
сайжруулах энэ хүн цаг үеүүдийг туулах нь л зүйтэй. Хамтдаа ихтгэл үнэмшлэр бид нар үүнийг даван туулах юм ихтгэл үнэмшилтэй байх нь л одоо уг нь бол хамтарсан засаг за энэ хамтын ажиллагаа шин 126-гийн ийм инерц байх хэрэгтэй гэж би маш их итгэжсэн юм. Маш их итгэжсэн. Шинээр орж ирсэн залуучуудаа би бас маш их одоо итгэжсэн. Яг энэ дээр илүү их тийм бодлогын дэмжлэг үзүүлэх болов шинжлэгдээд явж байгаа зүйлүүдийн эргэлтлийг олж харах болов гэдэг ийм итгэл үнэмшил надад бол байсан. Харамсалтай нь яг энэ шинэ урсгалтайгаа баг мөргөлдөж байна. Тэгээд цагийн зүг нилээдгүй хугацаагаар хэдүүлээ хойшлуулах зүйлийн өгөөшт орчлоо хамтдаа. Энийг цаг хугацаанд нотлно. Цаг хугацааны дараа явах бүх үйл явдлууд нотлно. Нилээн дэвшилтэж явж байсан Монголын улс төрийн нөхцөл байдал өөр тийшээ явах тал руу орчлоо. Жагсаалт дахиж эзэж ингэж орохгүй. Жагсаалтад буцаад хуучин ахмад туршлагатай улс төрчид орж ирэх болчлоо. Хинээс бол биднээс өөрсдөөс мань болчлоо. Өөрсдөөс мань болчлоо. Би биентэйгээ барьцах гэж байгаад магадгүй улс төрийн цаг хугацааг 12 жил хойшлуулах хэмжээний эрсдэл рүү ирчлээ. Тийм учраас бид нар дорол дүгнэлт хийх ёстой. Энэ ганц оюутны асуудал биш. Энд байгаа одоо хүмүүсийн асуудал ч биш. Энэ бол бүхэлд нь нийгмийн инерцийн асуудал юм аа. Харамсалтай зөндөө тайлбарлах гэж чадсангүй. Итгэдэггүй юм байна. Тэгээ албан тушаал гэдэг чинь юм төвхтэй байт юм байна. Атархал гэдэг ядаргаатай юм байна. Энэ судал дээр сууж байгаа нь тийм муухай харагдаад байт юм байна. Бид энийг ойлгож байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр бас энийг нэг тийм дүгнэлт хийгээд авчихсан зүйтэй байх. За манай намынхны хувьд ч гэсэн бас л одоо том дүгнэлт хийх л ёстой юм зүйл болж байгаа юм да. Ер нь бол тэнийг хэдүүлээ бас дорнол ярих зүйтэй байх. За кабинетын зарчим бариагүй сайд нартай бол хариуцлага тооцох нь бол зүй ёсны асуудал болж таарна. Энэ ер нь цаашдаа хариуцлагын хувьд яригдах ёстой зүйл. За арчсан намтай том агуулгаараа энэ нөгөө төслүүдэд хамтрах асуудлыг дахиж одоо их хурлаараа ч юм яриасаа гэж би одоо чинслээс бас бодож байгаа шүү. За яг мэдээж тэр бол аль аль талдаа дүгнэлтүүдээ хийх ёстой асуудал. Тэр улс орны хувьд бол энэ нь бол илүү чухлаа гэж бодож байгаа.